Контентив 1. Оршил. Хүн төрөлхтөн орчлон ертөнцийг танин мэдэх эрэл хайгуулда. Матер, энерги, орон зай, цаг хугацааны мөн чанарыг тайлбарлахыг ирмэлцээр ирсэн билээ. Энэ замналт шинжлэх ухаан, философи. Хоёр салшгүй холбогдож үзэгдэл бүхний цаадах нэгдмэл зүй тогтолыг олж харахыг зорьсоор ирсэн. Гэвч өнөө хэрн бидний мэдлэг салангид хിവэр байна. Нэг талаас байгалийн хүчнүүдийг наривчлан тодорхойлох. Онлоод хөгжсөн ч тэдгээрийн хоорондын гүн уялдаа бүрэн нэгдээгүй байна. Нөгөө талаас философийн төвшөнд оршихуйн утга учирыг тайлбарлах оролдлогууд нь туршилт тооцооллоос ангид хөндийрөх нь бий. Энэхүү бүтээлэн дээрх хоёр чиглэлийн заг дээр төрсөн эрэл хайгуулын үр дүн юм. Орчин үеийн физик нь олон амжилттай онолуудыг бий болгосон ч тодорхой тулгамдсан асуудлуудтай тулгарсаар байна. Стандарт модель нь цахилгаан соронзон суулгах хүчтэй гэсэн 3 хүчийг нэгтгсэн боловч таталцлыг оруулж чадаагүй. Түнчлэн шатлалын асуудал, харанхуй матери ба энергийн мөн чанар, квантын гравитац зэрэг олон асуулт хариултгүй хിവэр байна. Эйнштейнээс хойш Калуза Клейн, Стрэнг онол, гогцооны квант гравитац гэх мэт олон эрдэмтэд нэгдсэн онолыг бүтээх оролдлого хийсэн боловч бүрэн амжилт олж чадаагүй. Энэхүү өгүүлэлт бид орныг оршихуйн үндэс болгож бүх физик үзэгдлийг нэгдмэл ойлголтоор тайлбарлах шинэ хандлагыг санал болгож байна. Манай онолын гол шинэлэг санаанууд нь оронгийн 9 шатлалт бүтэц, кварк, лептоноос сансар окторгуй хүртэлт, орон материйн уруу хамаарлын зарчим, шургийн дүрэн ба хас тэмдгийн ойлголт, оронгуудын давхцлаас хүч үүсэх механизм, тэг цэгээс фазын шилжилтээр орчлон үүсэх загвар гэх мэтээр оронгийн онолыг шат дараатаагаар хийх гэсэн шинэлэг санаануудыг санал болгож байгаа юм. Контент 3. Оронгийн тухай ойлголт. Бид орон гэх ойлголтыг ихэвчлэн физикийн талбар гэж ойлгодог. Жишээлбэл цахилгаан орон, соронзон орон, таталцлын орон гэх мэт. Гэвч орон гэдэг ойлголт үүнээс илүү гүн утгатай байж болох юм. Монгол хэлэнд орон гэдэг нь зөвхөн зай талбай биш. Харин оршихуй гэсэн утгыг давхар агуулдаг. Өөрөөр хэлбэл ямар ч бид, ямар ч бөм, ямар ч бүтэц зүгээр нэг оршин байдаггүй. Тэд өөрийн гэсэн оронтой байдаг. Энэ онолын үндсэн санаа нь бүх юмс өөрийн оронтой. Тэрхүү орон нь тухайн юмсыг оршин тогтноход барьж тогтоож байдаг. Матери өөрөө дангаараа тогтвортой оршдоггүй. Түүнийг тогтоон барьж байдаг үл үзэгдэх бүтэц байдаг. Тэр нь орон. Орон бол зүгээр хоосон зай биш. Харин бүтэцтэй, динамиктай, нягтарч чаддаг өөрийн гэсэн хэмжигдэхүүнтэй систем. Оронгийн хэмжигдэхүүн нь энерги юм. Тэгэхээр оршихуйн хэмжигдэхүүн нь энерги гэсэн үг. Контент 4. Орон ба материйн уруу хамаарал. Энэ онолд орон ба матери хоёр эсрэг чиглэлийн шинжтэй гэж үздэг. Матери бол төвлөрөл. Орон бол тархалт. Матери үүсэх үед орон дотогшоо хумигдана. Нягтарна. Төвлөрнө. Энэ төвлөрөл нь хуйлрал үүсгэнэ. Хуйлрал тогтвортой болох үед бөөм үүснэ. Өөрөөр хэлбэл бөөм бол оронгийн тогтвортой хуйлрал. Нөгөө талаас матери задрах үед орон дахин тэлж эхэлдэг. Матери сарнах тусам орон тархана. Иймээс орон ба матери нь уруу хамааралтай. Энгийнээр хэлбэл орон нягтарвал матери үүснэ. Матери задарвал орон үүснэ. Энэ санааг дараах байдлаар илэрхийлж болно. Энд матери үүсэхэд орон буурна. Орон үүсэхэд матери буурна. Контент 5. Оронгийн шатлал. Энэ онол нь орчлон ертөнд шатсан бүтэцтэй гэж үздэг. Кварк өөрийн оронтой. Протон өөрийн оронтой. Атом өөрийн оронтой. Молекул өөрийн оронтой. Амьд бие өөрийн оронтой. Гариг өөрийн оронтой. Од өөрийн оронтой. Галактик хүртэл өөрийн оронтой. Эдгээр нь тусдаа биш. Доод түвшний оронгууд нийлж дээд түвшний орон үүсгэдэг. Иймээс орчлон ертөнц бол материйн цуглуулга биш. Харин оронгуудын шатлсан бүтэц. Энэ онолын хамгийн чухал санаануудын нэг нь оршихуй өөрөө бүтэцтэй. Оршихуй бол идэвхгүй хоосон байдал биш. Харин өөрийгөө төвлөрүүлж, хумиж, хуйлруулж тогтвортой бүтэц үүсгэдэг динамик систем. Тиймээс бөөмс, атом, одод, галактик бүгд нэг ижил зарчмаар оршиж байж болно. Ялгаа нь зөвхөн хэмжээс, нягтралт, мөн оронгийн зохион байгуулалт. Энэ онолын хүрээнд
Матери бол оронгийн төвлөрсөн төлөв. Харин орон бол материйн тархсан төлөв. Эцэст нь энэ онол дараах үндсэн санаанд хүрдэг. Бүх зүйл оронтой. Бүх орон бүтэцтэй. Бүх бүтэц төвлөрөл ба тэлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Мөн хамгийн товчоор. Матери бол оронгийн төвлөрөл. Орон бол материйн тархалт. Контент 6. Хүч гэж юу вэ? Орчин үеийн физик нь суурь харилцан үйлчлэлийг өөр онолын хүрээнд тайлбарладаг. Квантын хэмжээнд Гауж онолууд харин таталцлыг геометрийн муруултаар тодорхойлдог. Эдгээр онолууд нь амжилттай боловч хоорондоо бүрэн нэгдээгүй хэвээр байна. Энэхүү ажилд харилцан үйлчлэлүүдийг тусдаа механизм биш, харин нэг суурь динамикийн өөр илрэл гэж үзэх боломжийг судална. Үндсэн санаа нь физик системүүдийг амплитуд ба фаз бүхий бүтэцтэй оронгоор тодорхойлж харилцан үйлчлэлийг фазын зохион байгуулалтын өөрчлөлтөөр тайлбарлахад оршино. Энэ онолт хүчийг оронгуудын огтлолцлын хил дээр үүсдэг үзэгдэл гэж үзэж байгаа бөгөөд хоёр орон огтлолцох үед тэдгээрийн нэвтрлийн ялгаа хөдөлгөөн үүсгэнэ. Тэр хөдөлгөөн нь бидний мэдэх таталцал, түлхэлцэл холбоос тогтвортой байдал болж илэрнэ. Өөрөөр хэлбэл хүч бол оронгийн градиент юм. Хүчний үүслийн зарчим нь өөр түвшний оронгуудын давхцлын хил дээр үүсэх бөгөөд давхцлын хэмжээсээс хамааран дөрвөн үндсэн хүч үүсдэг. Тэг хэмжээс давхцал, сул хүч, оронгуудын цэгэн давхцлаас үүсдэг. Энэ нь бөөнийн задралт гол үүрэг гүйцэтгэдэг. Нэг хэмжээс давхцал, хүчтэй хүч, оронгуудын шугамын дагуух давхцлаас үүсдэг. Коркуудыг холбож цөмийг бүрдүүлдэг. Хоёр хэмжээс давхцал, цахилгаан соронзон хүч, оронгуудын гадаргуугийн давхцлаас үүсдэг. Атом ба молекулын түвшинд үйлчилдэг. Гурав хэмжээс давхцал, таталцлын хүч, оронгуудын эзлэхүүний давхцлаас үүсдэг. Сансар окторгын хэмжээнд үйлчилдэг гэж үзэж байгаа юм. Контент 7. Фазын бүтэцтэй оронгийн динамик ба суурь харилцан үйлчлэлийн нэгдсэн хүрээ. Энэхүү ажилд амплитуд ба фаз бүхий оронгийн динамик дээр тулгуурласан нэгдсэн тайлбарын хүрээг санал болгож байна. Энэ хандлагад бөмсийг оронгийн локал топологийн тогтвортой конфигурацууд гэж үзэж харилцан үйлчлэлийг фазын градиент, давхцал болон когерент шинжээр тодорхойлно. Локал фазын инвариант чанар нь электромагнитик харилцан үйлчлэлтэй нийцэх Гауж бүтэцтэй холбогдож болохыг харуулна. Цахилгаан цэнгийг фазын орны топологийн мушгиралт гэж тайлбарлаж болно. Олон компонент фазын бүтэц рүү өргөдөхөд non-abelian шинжтэй динамиктай чанарын хувьд нийцэх харилцан үйлчлэл үүсч, хүчтэй харилцан үйлчлэлийн зарим шинж, тухайлбал confinement-ийг тайлбарлах боломж бүрдэнэ. Түүнчлэн таталцлын шинж чанарыг том масштаб дах фазын когерент байдалтай холбон тайлбарлаж болохыг санал болгож байна. Энэхүү хүрээнд масс нь дотоод шинж бус, харин оронгийн конфигурац ба фазын зохион байгуулалтаас үүсэх энерги гэж үзэгдэнэ. Фазын харилцан үйлчлэлийн энерги дээр үндэслэн адрам массын хэмжээг ойролцоогоор үнэлж болно. Мөн фазын нөлөө нь галактикийн хэмжээний системд үр дүнтэй массын тархалтад нөлөөлж болохыг санал болгож байна. Энэхүү ажлын гол дүгнэлт нь материйн төрөл, бүтц нь нэгэн ижил суурь оронгийн фазын зохион байгуулалт болон топологийн төлөвөөр тодорхойлогдно гэсэн санаа юм. Үүнээс гадна цахилгаан соронзон орон ба таталцлын хооронд фазын когерент ба давтамжаас хамаарах боломжит холбоо байж болохыг таамаглаж, туршилтаар шалгах боломжийг нээж байна. Энэхүү ажил нь концепцийн хайгуулын шинжтэй бөгөөд чанарын нийцлийг харуулсан боловч бүрэн тоон онолын боловсруулалт цаашид шаардлагатай байна. Контент 8. Оронгийн спираль давтамж ба хэмийн үейлэх систем. Шургийн дүрм. Хорвоо ертөнц бүхэлдээ хөдөлгөөнтэй. Юу ч зүгээр нэг тогтсон биш. Атом хөдөлнө. Орон хөдөлнө. Энерги хөдөлнө. Энэ хөдөлгөөн шулуун биш, спираль хэлбэртэй. Бид хэмийн үейлэх системийг харахад нэг сонин зүйл ажиглагддаг. Элементүүдийн шинж чанар тодорхой зайтаагаар дахин давтагддаг. Шүлтийн металл эхлэнэ. Дараа нь металл биш элементүүд гарч ирнэ. Эцэст нь инертийн хий дээр тогтвортой байдалд хүрнэ. Тэгээд бүх зүйл дахин шинэ мөчлөгөөр эхэлдэг. Энэ бол зүгээр нэг хэмийн хүснэгтийн давталт биш. Энэ нь орон өөрөө спираль давтамжаар эргэлдэж байгаагийн илрэл байж болох юм. Нэг ёсондоо атом бүр оронгийн доторх зангилаа гэсэн үг. Орон нэгтарч эхлэх үед матери үүснэ. Матери тэлж эхлэх үед дахин орон үүснэ. Иймээс матери ба орон хоёр тусдаа зүйл биш. Нэг нь нөгөөгийнхөө өөр төлөв. Энэ хөдөлгөөнийг ойлгохын тулд шургийн дүрмийг төсөөлж болно. Шураг ирэхэд үзүүр хэсэг урагшилж төв цэг рүү хүч төвлөрдөг. Харин шургийн хөндий дагсан хэсэг нь арга чиглэлд тэлдэг. Эргэлт ба шилжилт хоёр хамт явагддаг. Орчлонгийн түвшинд ч ялгаагүй. Орон эргэх үед матери үүсч болно.
Материйг хөдөлж дийлэх үед орон өөрчлөгдөнө. Энэ нь галактикаас эхлээд атом хүртэл ижил зарчимтай байж болохыг харуулдаг. Химийн уйлах системийн уюуд ч бас санамсаргүй биш. 2, 8, 18, 32. Эдгээр тоонууд бол оронгийн дотоод хэмнэл мэт харагдана. Спираль хөдөлгөөний давтамж өөрчлөгдөх үед шинэ үе эхэлдэг. Шүлтийн металлууд яагаад маш идэвхтэй байдаг вэ? Учир нь тэд тогтворгүй фазын эхлэлээр байдаг. Харин инертийн хийнүүд яагаад бараг уруулд ордоггүй вэ? Тэд спираль мөчлөгийн хамгийн тогтвортой цэг дээр очсон байдаг. Ингээд дараагийн мөчлөг дахин эхэлнэ. Энэ нь далайн давлгаа шиг. Үүснэ. Оргилдоо хүрнэ. Дараа нь буурна. Тэгээд дахин шин давлгаа үүснэ. Орчлон ийм хэмнэлтэй байж магадгүй. Атомын бүтэц, химийн шинж чанар, энергийн төлөвүүд бүгд нэг том спираль оронгийн илрэл байж болох юм. Энэ онолд орон гэдэг нь хоосон зай биш. Харин тасралтгүй хөдөлгөөнтэй бүтэц. Матери бол тэр хөдөлгөөний нягтарсан хэлбэр. Тиймээс орон нягтарвал матери үүснэ. Матери тэлвэл орон үүснэ. Энэ нь орчлонгийн хамгийн суурь уруу хамаарал байж болох юм. Магадгүй бидний бодис гэж нэрлэдэг зүйл үнэндээ оронгийн эргэлтийн тогтвортой зангилаа байхыг үгүйсэхгүй. Тэгвэл химийн уйлах систем бол зүгээр нэг элементүүдийн хүснэгт биш. Харин оронгийн давтамжийн зураглал байж мэднэ. Спираль хөдөлгөөн, давтамж, фазын шилжилт, тогтворжилт. Эдгээр нь тус тусдаа ойлголт биш. Нэг л том хөдөлгөөнд бүтцийн өөр илэрлүүд юм. Орчлон бүхэлдээ амьсгалж буй мэдтэлж хумигдж байдаг бол матери бол тэр амьсгалын түр зуурын дүрс байж болох юм. Контент 9. Хас бэлэгдэл ба орчлонгийн эргэлт. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс байгаль орчлонгийн хөдөлгөөнийг ажиглаж ирсэн. Салхи эргэлт нь, бус эргэлт нь, галактик эргэлт нь, атом доторх хөдөлгөөн хүртэл эргэлтийн шинжтэй байдаг. Монголчууд энэ мөнхийн хөдөлгөөнийг нэгэн бэлэгдэлд шингээж үлдээсэн нь хас тэмдэг юм. Өнөөдөр бид хасыг зөвхөн соёлын бэлэгдэл биш, харин орчлонгийн хөдөлгөөн, энергийн урсгал, тэнцвэрийн тухай маш гүн ойлголт агуулсан дүрслэл байж болох талаас нь авч үзнэ. Хас гэж юу вэ? Хас бол монголчуудын хамгийн эртний бэлэгдлүүдийн нэг. Энэ нь мөнхийн хөдөлгөөн, амьдралын эргэлт, эсрэг хүчний тэнцвэр, эхлэл ба төгсгөлгүй үргэлжлэлт, орчлонгийн урсгалыг илэрхийлдэг. Хасыг харахад дөрвөн тийш иргсэн далбаа мэт дүрс харагдана. Гэхдээ энэ дүрс зүгээр нэг чимэглэл биш байж магадгүй. Энэ нь эргэлдэх энергийн зураглал байж болно. Хасны нууц. Энэхүү онолын хамгийн чухал санаа бол им хас буюу хар ба цагаан хас. Энэ хоёр хас нь нэг тэнхлэг дээр нэг чигт эргэх үедээ эсрэг үйлдэл үзүүлдэг. Нэг нь төв рүү татна. Хумин төвлөрүүлнэ. Нөгөө нь төвөөс түлхнэ. Тэлнэ. Тараана. Өөрөөр хэлбэл нэг хүч нь бүхнийг төв рүү авчирна. Нөгөө хүч нь төвөөс бүхнийг тараана. Энэ хоёрын тэнцвэр дээр орчлон тогтож байдаг гэсэн санаа юм. Энэ санаа зөвхөн бэлэгдэл дээр биш, байгаль дээр ч харагддаг. Жишээ нь усны эргүүлэг, хар салхи, галактикийн спираль, соронзон орны урсгал, плазмын хөдөлгөөн, бүр квант ертөнц хүртэл байгаль олон газарт эргэлтээр бүтээгддэг. Эрдэмтэд ийм эргэлдэх бүтцийг вихрэг гэж нэрлэдэг. Хоёр эсрэг үйлдэлтэй вихрь. Одоо төсөөлөөд үзье. Нэг вихрь нь бүхнийг төв рүү сорж байна. Нөгөө вихрь нь төвөөс гадагш түлхэж байна. Гэхдээ хоёулаа ижил чигт эргэлдэж байна. Тэгвэл тэдний дунд маш онцгой бүс үүснэ. Тэр бол тэнцвэрийн бүс, энерги нягтардаг бүс, хөдөлгөөн огцом өөрчлөгддөг бүс. Энэ төв цэг нь онолын хувьд маш чухал. Учир нь орчин үеийн физикч мөн адил бүх зүйл төвлөрдөг сингуляр цэгүүдийн тухай ярьдаг. Хас ба орчин үеийн физик. Сонирхолтой нь хасын энэ бүтэц орчин үеийн олон онолтой төстэй харагддаг. Жишээ нь 1. Плазма физик. Плазм дотор эсрэг үйлдэлтэй эргэлтүүд үүсдэг. Тэдгээрийн төвд өндөр энерги төвлөрдөг. 2. Галактик ба сансар. Галактикууд спираль хэлбэртэй. Хар нүх орчинд асар хүчтэй эргэлт бий. Орчлон өөрөө эргэлтийн хэл дээр ярьдаг мэт. 3. Квант ертөнц.
Квант физикт вакуум хоосон биш гэж үздэг. Хоосон орон хүртэл хөдөлгөөнтэй. Энерги үргэлж хэлбэлцэж байдаг. Хасын төвдийг цэгийн тухай санааг энэ ойлголттой төстэй. 4. Сансрын долгион. Сансрын бичил долгионы судалгаагаар орчлонгийн эрт үед тодорхой эргэлтийн уул мөр байж магадгүй шинж тэмдэг илэрсэн. Энэ нь орчлон анхнаасаа симметр биш байсан байж болохыг харуулдаг. Хасын онолч мөн адил. Эсрэг хүч, эргэлт, тэнцвэрийн тухай өгүүлдэг. Хасны төв цэг. Энэ онолын хамгийн гүн санаа бол төвдийг цэг юм. Төвдийг цэг гэдэг. Хөдөлгөөнгүй мэт боловч бүх хөдөлгөөний их үүсвэр. Тэнд татах хүч, түлхэх хүч, хумах, тэлэх бүгд уулздаг. Энэ нь хар нүхний төв. Их тесрэлтийн эхлэл. Квант орон. Нэгдмэл хүчний тухай ойлголтуудтай төстэй. Өөрөөр хэлбэл хас бол хөдөлгөөнгүй дүрс биш. Харин хөдөлгөөн өөрөө юм. Дөрвөн далбааны утга. Хасын дөрвөн далбааг дараах байдлаар тайлбарлаж болно. Дөрвөн зүг, дөрвөн улирал, дөрвөн мах бод. Эсвэл физикийн дөрвөн үндсэн хүч. Өөрөөр хэлбэл хас нь орчлонгийн бүтцийн зураглал байж болох юм. Яагаад энэ сонирхолтой вэ? Учир нь энэ онол нэг чухал асуултыг тавьж байна. Эртний хүмүүс байгалийн гүн хөдөлгөөнийг ажиглаад түүнийгээ бэлгэдэл болгон үлдээсэн юм биш биз? Өөрөөр хэлбэл хас бол зүгээр нэг тэмдэг биш. Харин хөдөлгөөн, энерги, тэнцвэрийн философи байж болох юм. Шинжлэх ухаан ба бэлгэдэл. Энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Энэ онол бол эцэслэн батлагдсан физикийн хууль биш. Харин шинэ өнцгөөс тайлбарлах оролдлого юм. Гэхдээ шинжлэх ухаан үргэлж ийм асуултаас эхэлдэг. Хэрв ингэж би контент 10 тэг цэгийн онол. Тэг цэг гэдэг нь хоосон зүйл биш. Устсан төлөв биш. Сингуляритич биш. Харин оронгийн хамгийн өндөр нягтралтай. Ялгаагүй симметр төлөв. Тэг цэг дээр ялгаа байхгүй. Хөдөлгөөн байхгүй. Градиент байхгүй. Фазын өөрчлөлт байхгүй. Иймээс цаг үүсэхгүй. Зай тодорхойлогдохгүй. Матери байхгүй. Тэг цэг бол цэвэр оршихуй. Цаг хэрхэн үүсдэг вэ? Энэ онолд цаг нь суурь зүйл биш. Цаг бол оронгийн өөрчлөлтийн хэмжүүр. Тэг цэг дээр бүх зүйл ижил. Өөрчлөлт үгүй. Иймээс цаг байхгүй. Харин орон өөрчлөгдөж эхлэх үед хэлбэлцэл, фаз, цикл, давтамж үүснэ. Тэр мөчөөс цаг эхлэнэ. Өөрөөр хэлбэл цаг бол оронгийн динамик. Матери хэрхэн үүсдэг вэ? Орон жигд байх үед матери үүсэхгүй. Харин локал хэлбэлцэл, фазын мушгиралт, нягтралын зангилаа үүсгэхэд тогтвортой бүтэц бий болно. Түүнийг бид электрон, протон, атом, бом гэж хардаг. Энэ онолд матери бол оронгийн тогтвортой зангилаа. Матери нь оронгоос тусдаа зүйл биш. Орчлонгийн үүсэл. Тэг цэг дээр бүх зүйл нэгдмэл. Ялгаа байхгүй. Цаг байхгүй. Харин оронгийн анхны өчүүхэн хэлбэлцлээс фаз, долгион, бүтэц, матери, цаг, геометр үүссэн. Өөрөөр хэлбэл орчлон бол оронгийн өөрийгөө зохион байгуулсан динамик бүтэц. Үндсэн дүгнэлт. Энэ онолын үндсэн санаанууд. Орон бол суурь оршихуй. Матери бол оронгийн зангилаа. Цаг бол оронгийн өөрчлөлт. Харилцан үйлчлэл бол оронгийн давхцал. Гравитац бол оронгийн муруулт. Фазын зохицол нь хүчийг тодорхойлно. Тэг цэг бол хамгийн дээд симметр төлөв. Эцсийн санаа. Энэ онолын дагуу орчлон ертөнц бол хоосон орон доторх материйн цуглуулга биш. Харин орчлон өөрөө амьд динамик оронгийн бүтэц. Матери, цаг хугацаа, хүч, хөдөлгөөн бүгд тэр оронгийн янз бүрийн илрэл юм. Төгсгөл
Магадгүй бид материйг биш, харин оронгийн хэлбэлцлийг харж байдаг байж болох юм. Магадгүй бөөн гэж байхгүй. Зөвхөн оронгийн тогтвортой долгион байдаг байж болох юм. Тэгвэл оршихуйн хамгийн суурь хэлнэ. Матери биш, харин орон байж болох юм. Контент 11 орон анхдагч уу? Ньютон, Эйнштейн ба оронгийн шинэ үзлийн ялгаа нийцэл. Хүн төрөлхтөн орчлон ертөнцийг ойлгох гэж олон мянган жил оролцсон. Тэр дундаас физикийн түүхэнд хамгийн том хоёр суурь үзэл бол Исаак Ньютон ба Альберт Эйнштейн хоёрын онолууд юм. Ньютон ертөнцийг маш тодорхой механик бүтцтэй гэж харсан. Түүний ойлголтоор орон зай гэдэг бол зүгээр л хоосон тайз. Тэр тайзан дээр гаригууд, одод, биетүүд хөдлөнө. Матери бол бодит зүйл. Харин орон өөрөө юу ч хийдэггүй. Таталцал бол нэг биет нөгөөгөө татаж буй хүч. Өөрөөр хэлбэл, матери гол дүр. Орон бол зүгээр л дэвсгэр зураг. Харин Эйнштейн энэ ойлголтыг өөрчилсөн. Тэр орон гэдэг зүйл идэвхтэй байж болно гэж үзсэн. Матери ба энерги орон цагийг мууруулгадаг гэж тайлбарласан. Нар орчмын орон зайг мууруулгадаг. Тэр муруугаар дэлхийг хөдөлдөг. Энэ нь Ньютоноос маш том усралт байсан. Гэхдээ энд нэг асуулт үлддэг. Матери оронг мууруулгаж байна уу? Эсвэл орон өөрөө материйг үүсгэж байна уу? Гэж. Эндээс бидний шин санаа эхэлж байна. Энэ үзлэр бол орон бол хоосон зүйл биш. Харин анхдагч бүтэц. Матери бол тэр оронгийн тодорхой төлөв. Өөрөөр хэлбэл, матери гэдэг нь оронгийн нягтарсан хэлбэр. Орон нягтарна. Тэгээд матери үүснэ. Матери тэлнэ. Тэгээд дахин орон болж шилжинэ. Энэ хоёр бол тусдаа зүйл биш. Нэг системийн хоёр төлөв. Ньютонд орон идэвхгүй байсан. Эйнштейнд орон ба матери харилцан нөлөөлдөг болсон. Харин энэ шинэ үзэлд орон анхдагч, матери хоёр дахь илрэл болж байна. Энд хамгийн том ялгаа нь шалтгаан ба үр дагаврын чиглэл. Эйнштейнд матери оронг өөрчилдөг. Харин энд оронгийн бүтэц материйг бий болгодог. Энэ бол чиглэл уруу эргэсэн гэсэн үг. Мөн энэ санаанд хөдөлгөөн шулуун биш. Спираль бүтэцтэй. Атомоос галактик хүртэл эргэх, мушрах, фаз шилжих хөдөлгөөнд давмгаална. Шураг эргэхдээ урагшилтагтай адил. Оронгийн эргэлт материйн төлөвийг өөрчилдөг байж болно. Тэгэхээр таталцал, атом, энерги, магадгүй бүх бүтэц оронгийн спираль динамикийн үр дүн байж болох юм. Мэдээж энэ нь өнөөгийн физикийн батлагдсан онол биш. Гэхдээ орчин үеийн зарим ойлголттой огт зөрчилдөхгүй хэсэг бий. Жишээ нь квант вакуум. Хоосон орон энерги агуулдаг ойлголтод. Фазын шилжилт. Оронгийн флуктуац зэрэг санаануудтай тодорхой хэмжээнд ойртдог. Гэхдээ хамгийн том ялгаа нь энэ үзэлд орон хамгийн суурь зүйл болж байна. Матери бол эцсийн бодит зүйл биш. Харин оронгийн төр зуурын тогтвортой хэлбэр. Магадгүй бидний бодис гэж нэрлэдэг зүйл. Үнэн дээр оронгийн эргэлтийн зангилаач байж мэднэ. Тэгвэл орчлон ертөнц гэдэг хатуу биетүүдийн цуглуулга биш. Харин тасралтгүй хөдөлж, нягтарч, тэлж, спираль хэлбэрээр хувьсаж байдаг орон хэмээх нэгэн амьд бүтэц байж болох юм.